Төрөх юм уу, төрөхгүй юм уу? Яахаараа намайг төрнө гэж одоо сони би төрөх боломжгүй. Сайн байцгаана уу чиний. Энд чи би чи төрөнд 3 хүүхэд гаргацсан хүн шүү дээ. Төрөх гэж юу гэдгийг мэднэ. Манай хамгийн бага хүүхэд одоо 16 настай. 4 ачцээтэй. Ямар ч жирэмсэн болох боломжгүй. Хамдын султаа хизээ бэлгийн харцанд орсон. Сүүлийн сарын тэмдгийн хугацаа. Гэхдээ цэвэршээ дуудаж байгаа болохоор одоо сарын тэмдэг хамгийн сүүлд хизээ ирснийг мартчихсан. Ямар ч харьцаа марцаа юм байхгүй. Хамгийн сүүлд хизээ юу яаснаа гэдэг юм уу? Та манай нүхрийг мэдгүй болохоор ингэж хэлээд байгаа чи одоо халзан толголч ямар ч хүүхэд их боломжгүй. Та тийш хараа хөвтчээ. Цамцад дэшээс өчх үзье. Бүгдийн үү? Тийм ээ. За хэвээр үзлэг хий. Манай тэнд амар хүүтэй байж байгаа тийм ээ. Юм давхарлаад өгсөж. Өмдөө шутлаа. За тийггүй бүгдийг За дааш. Сонсож байгааз. Энэ хүн шуудаад төмс буулгаж ийсэн гэсэн. Юу? Тэгээд хэвлэгээр нүгтгөр нь биднийг дуудсан юм байл. Тэгээд цус алдсан бахар нэнд дээр ирсэн. Вэ нэг сүртэй бишээ нэг 40 хилийн шуудаатай төмс буулгаж ирсэн. 4-5 буулгаад доошоо жоохон өнгөтэй юм гарахаар төрөн дутцсан ч одоо энд аваад ирэх шалт нэг юм аа. Энийг тэмдэглээд аваарай. Хэрэг болно шүү. Манайх явлаа шүү. За, баяртай юмшаа. Эхот бүгдээрээ харъя тийм ээ. Яаж энэ тулч хөндөсөж өвдөж гин үү? Ногоо буулгахаар хаяа нэг доошоо тулаад жоохон өвдөөлээ тэгээд би ч нэг ногооны лангуу ажилладаг юм болохоор өдөр болгон л шуудаатай төмс буулгах шүү дээ. 70-80 хилийн шуудаатай үргэж яах ч жоохон л гэж өвдөд. За тэнд эхо ашиглаад дууссан байвал нааш нь явуулчих. За. Үгүй чи би яах вэ? Өөрөө чи хэлээг байна чи мангар юм уу? 40-50 кг шуудаа өргөөд тахтай яах вэ? Нэг өшөг нэлээ хэдэн шуудаа өргөсөн гэх шиг. Өндөр штэ хичээ. Юу хэлдэг? Би яа. За бити хөтөл мэдээ. Ямар сони юм бэ? Хармаар байна. Бүхэн би төрж байж